За бактесттэй сошиал монголчуудаа. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ гоё бактест хийх болно. MNQ 77777-гоо үргэлжлүүлж ороод гахалтай бактест хийцгээе. За тэгэхээр оны төгсгөл болсон ер нь хүмүүс нэлээ тэ анхаарал суларцгаацсан баг шиг байна тэ. Яг хоёр хичээл нэг сарын 1-ээс эхлэгээл тийм байдалтай жоохон унтаа байдалтай баг шиг байна. Гэтэ хөдөлмөрлөхөд бол эзээч зөв цаг, тохиромжтой цаг гэж бол байдаггүй. Бүх цаг тохиромжтой. Өнөөдөр бол 2025 оны 12 сарын 29 нэгд өдөр, арилжааны өдөр. Тэгэхээр өнөөдөр бол миний арилжааны өдөр эхлэхээс өмнө бактест сешн байна. За, нэг өдөр л орё те. Өмнө нь яаж дууслаа та. Маш хүчтэй эсэргүүцэл аваад ороод ирсэн юм байна. Энд харж байгаа бах. Энд бидний 100 гар тал маш том firewall gap. Энэ firewall gap-аас үнэхээр гайхалтай эсрүүцэл авсан байна. Магадгүй энэ energy firewall gap-аас авсан гэж болно те. Бараг тийм шүү. Арай хүрэг юм байна. Energy firewall gap-ийн бичлэг удахгүй орох. Firewall gap-ийн бичлэг бол үтсэн гэж найдаж байна. Firewall gap-ийн хамжлыг үзэг болвол за тэгэхээр бид нэр энд маш том firewall gap-тай хүрээд маш том эсрүүцэл аваад эндээс хаагдах давлах дээр ланы их биеийн сэтэлж хаагдаж чаддаг учраас энийг liquidation гэж үзнэ. Liquidation буюу smart money энэ одоо тий маш том эсрүүцэл явсан. Энд байгаа бүх liquidity-г хамаад авсан гэсэн. Тэгээд энд одоо та нар юугаараа energy firewall-ыг авах бичлэгээрээ энд balanced price range гэдэг гоё шинэ PD-ийн талаар суралцуулна. Тэр нь энд байна. Balance price range те. Хоёр firewall-ыг эсрэгтлээ хоёр firewall-ыг огтлцох үүсдэг. Энэ бол маш хүчтэй rejection бас болж өгдөг те. Яг л ханш нэлээд хүчтэй тэнцвэрчсэн байгаа учраас. Тэгэхээр бид нар ер нь бол эндээс энэ ловыг эвдэгдэнэ гэж харж болох нэ. Энэ ловыг гэвэл энэ ловыг эвдэгдэнэ гэж харж болох нэ. Энэ бол sell side liquidity хамгийн ойрхон байгаа sell side liquidity. Ер нь бол энэ ловыг эвдэх бах. За гэхдээ бид нарт бол энэ 4 цагийн чарт учраас энийг марклахад бол хангалттай байна. Тэр ер нь бол хэдүүлээ магадгүй тийш хай хийгээд тэгэл доош гарна гэж харах нэ. За нэг цаг дээр те бас онц юм алга. Яг л адилхан дүр зураг бидний доош хийгдсэн. Энэ доотлоод хийгдсэн 15 минут. Өглөө 7 цаг 48 минут. Тэгэхээр хэдүүлээ юу гарцаа те 830 минут мэдээ гарсан юм шиг байна. Тийм байна. Personal consumption expenditures. I don't know what that is. За доош ярилцж байна. Энэ сэлсэл liquidity бол авчлаа тийм. Уул нэх явахгүй энэ яг юм дээр байвал маргааш. За энэ тараа сэлсэл liquidity авчаад буцаад эргээд ороод ирж дээ. Тэгэнгүүт би ер нь энэ бичлэгээр energy firewall-ыг дараа хийсэн дээр юм болоо да. Энд energy firewall-ыг бүгдсэн байна те. Energy firewall-ыг тэр эндээс хэрвээ energy firewall-ыг авах бичлэгийг би энэ бичлэгийн дараа хийх юм бол бас их гоё бичлэг болох шинжтэй. Яг тэгэхээр бид нэр energy firewall-ыг аваа тест хийх нэ. Тэгсэн доо. Тэгээ доошоор бид нэр энэ том маш том sell liquidity авсны дараа energy firewall-ыг би дээр 15 минутын candlestick дээр хаагдчихж байгаа байхгүй. Тэр үеч хэдүүлээ шүн дунд руугаа явцгаая. Оройн 8 цаг аж эхэлсэн. 22:44 23:29. За, шөнийн тэг цаг. Тэгэхээр эндээс бол хэдүүлээ ер нь бол long арилжааны боломж харах нэ. 20 цагаас шөнийн тэг цаг хүртэл энэ бол бидний хүмүүст age session ахна. За age session тийм үү. За 1 минут руу. 1 минутын чартын дээр хэдлээ харцгаая. Тэгэхээр бид нар бол sell side delivery хийж юм тийм үү? Sell side delivery хийж. Бид нарт энд авч болох бяцхан sell side байсан. Тэрийг авчихсан гэж харж болохоор байна. Бид нар дараа авч болох sell side liquidity гэх юм бол мэдээж энд байна те. Энд.
За юусэн хань шиг үргэлжлүүл тоглоод хэдлээ Asia session эвдээд long арилжааны боломж харж эхлэх нэ гэсэн. Тэгэхээр бидний new day opening app болохоор энэ ч бүр шинэ 7 хоног эхэлж байгаа юм шүү дээ. New day opening app болохоор энд эхэлж байна те. Энэ бол өнөөдөр ханш нээсэн цэг. Opening price of the day. Тэгээд ханш нээснээс хойш ер нь нэлээд доош арилжаалагдаад тэгээд доош арилжаалагдсны дараагаар бид нар sell liquidity авсан. Тэгээд бид нар бас 15 минутын маш том energy fair value-г дотор байгаа гэдгийг санаж байна. Ер нь бол бүх зүйлэл бүх confirmation л дээшэл гэж өөрлөд байна да. Дээшээ. Нэлээд буулш байх шинжтэй. Тийм үү? Гэхдээ бид нарт энд авах хэвээр Asia лоо байгаа те. Энийг бол авчих хаа. Энэ бол том sell liquidity. Тэгэхээр энийг авахдаа магадгүй бид нар энэ buy side-ыг альсгүй бол энэ buy side-ыг энэ buy side liquidity мөн энэ buy side liquidity-г авчаад гой manipulation үүсгэж чадах юм бол эндээс short арилжаанд орж болж байна ийшээ. Яа гэх юм бол за энийг бол энэ эхний buy side-ыг бол эвдчихлээ. Тэгэхээр би энийг эвдвэл гоё happy. За тэгээд энд эвдсэний дараахан энэ жижигхэн бяцхан fair value-г үүссэн. Дээш үргэлжлүүлж явж байна. Дээш дахин нэг хүчтэй орж ирээд тэгээд энэ volume imbalance үүслээ те. Volume imbalance гэдэг нь болохоор яг хав би нэг дараагийн амжилтын дээр ярина. Гэтэ нэг тийм айхтар юу бол биш, чухал бол биш. Яг хав зүгээр PDR-ийг хийж харж болно те. Одоо gap-тэй нэгддэг гэдэг шиг л. Эндээс volume imbalance үүснэ дараахан энэ fair value-г үүсч байна. Энэ fair value. Тэгэд бид нарт энд energy fair value байгаа зүгт л та. Энэ energy fair value байгаа. Гэд эднэрийг ингээд огтлцуулаад эндээс short арилжаанд орвол яхараа. Яг үргэлжлүүл дээшээ яваад ийшээс авчиж болно л доо. Гэтэ эндээс яг гоё PDR гайг үүсч юм чаа. Ингээд энэ доошоо 647 гэх юм амар юм тий. 647. За эндээс зүгээр place order гээд 0.2-оор орчихсон. Бүр 0.2% гэж шүү дээ. 0.2. За save $200 эрсдээд $1,000 төлөө явах юм. $1293. Тэгээ $200 эрсдсэн юм тий. Зя эндээс харж байгаа те. Нэлээд хүчтэй эсрүүцэл аваад орж чинь энд бол маш гоё. Энэ бол үнэхээр гоё шүү. За тэгээд энэ маань өөрөө маш том fair value gap-ийг ингэ үлдээсэн. Тэ fair value gap-ийг үлдээсэн. Ер нь энэ fair value gap-ийн дээр хаагдахад бол бид нэр энэ арилжаанаас гарах талаар бодож болох нь байна. Тэгээд одоохонд бол гайгүй. Тэгээд эндээс бол бас энэ fair value gap-с жоохон тодорхой нэг юу авч байгааг харж байна. За тэр fair value gap бол дээр нь хаагдаад энийг energy fair value gap болгочихж байгаа тийм. Energy fair value gap. Яг энийг хааж болно л доо. Энэ ингээ energy fair value gap болж байгаа. Одоо дээшээ давтлахж байгаа. Гэт за зүгээр яг 50% наач тийм. Тэгэхээр 0 үнэндээ $100 л шиж байгаа хгүй $99 тийм. Nice. Энэ volume imbalance, энэ fair value графикс нэлээд хүчтэй эсрүүцэл аваад орж ирж байна. Одоо бид нэр энэ fair value графикаа доор хаагдсан учраас эндээс дахиад орж болно. Эндээс 195-аар place order 0.5% гэрчтэй, үндсэнд 0.6% гэрчтэй орж байгаа гэсэн үг шүү. Энэ fair value gap маань доор хаагдчихж байгаа учраас эндээс energy fair value. Яг энэ fair value gap чухал гэхээр энэ fair value gap маань биеэрээ энэ buy side liquidity-г авсан. Энд үндсэндээ нэг сонё manipulation хийж болж байна. Manipulation. За тэгээд энд energy fair value авсан. Гэтэ энийг бол нэг чухал ачаал бүдэл өгөхгүй юм шиг байна. Тэгж яхаар хэвлээ энийг хараа та. Энэ fair value gap
бас их чухал хүчтэй fire value gap байж болно. Яг тийм бол энэ хүчтэй импульс хөдөлгөөний дараа энэ 3 лаг үүсээд тэр 3 лаг биерээс сэтэлж хаагдсан учраас энэ fire value gap бас чухал ач холбогдолтой байх нэ. Тэгээ энэ маань өөрөө order block болчихж байгаа тийм. Биш оруулах нь. За орсон. Арилжаанд орсон. Бүүм. Nice. Тэр хүмүүс энийг харж байгаа хаа. Одоо яг энэ PD-ээр яг миний сонгосон PD-ээр амар reaction аваад эндээс амар ажиллаж байгаа. Одоо энд volume balance. Volume balance болон fire value gap огтлцсон те давхар. Тэнгүүтлээ нэмээд энэ зүүн талд маань болохоор энэ том energy fire value gap байгаа. Энэ energy fire value gap нь дээшээ энэ structure-ыг дээшээ эвдэж гараад тэгээд эндээсээ манай смартфоны маань өөртөөхөө одоо нэгсэндээ sell side delivery-г эхлээд энэ ловыг хийсэн гэсэн үг. Энэ ловыг хийсэн. Тэгэхээр энэ маш чухал energy fire value gap байхгүй юу? Ханаа бол fire value gap те эндээс нэг удаа reaction аваад зүүн сэтэлчээд дээр нь хаагц ирнэ. Тэгээд дараагийн хоёр каналаар болохоор доор нь хаагдаад доош харилжаа хийцэн бөгөөд тэр энэ fire value энэ energy fire value gap маань доор нь хаагдах үед energy fire value gap болоод тэгээд ханш маань эндээс маш хүчтэй reaction авч харж тийм үү. Эндээс нэг удаа орж ирээд энэ голын зураас бол 50% шүү. 50% дээрээс эсрүүл аваад унж орж ирээд тэгээд эндээс volume imbalance. Volume imbalance гэдэг нь бол ерөн зүгээр нэг бидний new day opening gap гэдэг шиг. Гэтэ 1 минутын new day opening gap чинь бол 24 цагт одоо үүсэж байгаа шүү дээ. Одоо mark 4:59 таагтаад 6 цагт нэгтэн 1 цагийн дараа үүсдэг одоо тэр gap-ийг тийм үү. Тэнгүүт энэ volume imbalance гэдэг бол яг энэ шөнийн тэг 26-гийн candle хаагдаад тэг 27-гийн candle нээгдэхдээ одоо энд үүссэн энд ингээд хасар хүчтэй одоо цахилга орж ирсэн гэх юм. Ер нь бол тэмдэглэхэд илүүтэхгүй. Энэ маань өөрөө бас ингээд P дээр шиг ажиллаж болдгоо. Яг new day opening gap шиг. ICT бол амар их ашигладаг. Volume imbalance болгоно гэж тэмдэглээд би бол зүгээр яах вэ? Эндээс reaction авдаг гэдэг үүднээс л тэмдэглэж байгаа. Харж байна уу? За тэгээд дараа нь ханш маань энэ volume imbalance-аа филдж энэ том лагаар хаасны дараа энэ fire value gap үүссэн юм. Энэ fire value gap-ийг тэгэхээр та нар харж байгаа үстэй. Одоо заавал том fire value gap, заавал том energy байх шаардлагагүй. Бид нар яг зөв газраа зөв одоо PD-ray дээрээ зөв газраа сонгож чадах юм бол тэр fire value gap нэг тийм ач холбогдол хэмжээ бол нэг тийм ач холбогдол байхгүй. Тэгээд энэ volume imbalance болон энэ fire value gap-ийн хоёулын харах юм бол зүүгээрээ зөвхөн дээшээ сэтлээд бие нь хизээш дээр нь хаагдчих чадаагүй. Тэгээд нэг удаа маш хүчтэй эсрүүцэл аваад хоёр дахь удаа эрэхтэй маш хүчтэй эсрүүцэл аваад тэгээд энэ болохоор өөрөө order block болж байгаа тийм үү. Энэ бол маш том order block. Энэ 3 дээшээ гурвалсан лаг маань. Ер нь яг би бол 3 лаг л хамгийн төгс order. 2 юм уу 1 байхаар бас нэг тийм ихтгэл төрдөггүй. Тэгээд яг энэ order block маань бас өөрөө энэ fire value гэх байгаа. Ингээ давхар PD-ээр энүүд маань давхцаад тэгээд би эндээс яг 2 дахь оролтоо хийсэн юм уу 0.5-аар арай өөртөө ихтгэлтэй орсон. Яг тэгэхээр бид нэр энэ чухал fire value gap-ийн доор нь хаагдаад тэгээд буцаж орж ирэхдээ зүүгээрээ сэтэлчээд яг энэ energy fire value gap-а бүгдийг филдчээд харж байна уу? Бүгдийг филдчээд бум доош. Энэ тэгэхээр random байна гэдэг бол хэцүү үстэй. Яг эндээс бол энэ одоо яг цэвэр Аз гэж хэлэхэд хэцүү үстэй. Тэ. Бид нэр маш өвчтэй ингэ доош ингэ явж байгаа. Доош арилж хийж байгаа. Тэгээ би үргэлжлүүлээд энд ингээд market shift хийцэн. Тэгээ эндээс би яагаад дахиад унана гэж харж байгаа гэж хүмүүсээ. Аз байхад бол энийг бол яг тийм market бол тэ random гэж хэлэх бол хэцүү. Үнэхээр хэцүү. Хүмүүс бол маркетыг random гэдэг байхгүй. Оо чи маркет те маркет бол random. Чи ингээд одоо маркет руу biasтэй байж болохгүй те. Одоо чи маркетыг яахыг чи таамаглаж болохгүй. Зөвхөн чи реакц хийх хэрэгтэй ч гэж те. Тэр бол энэ талын хамгийн талаас маркетыг хизээж те энэ хөдөлгөөнүүдийг чи таамаглаж ижил ашигтай айлж чинь тийм үстэй. Энэ хөдөлгөөнүүдийг чи таамаглах хэрэгтэй. Маркетинг реакшнтай байх хэрэгтэй. Тэгээ маркеттай эзэж biasтэй байж. Тэр бол хамгийн том bullshit хүмүүсээ. Хамгийн том bullshit. Би энэ бүх зүйл би энэ одоо энд байгаа хоёр execution-ы бүгдийн төлөвлөгөөний дагуу хийж байна. Окей, энд manipulation явууллаа.
Энэ нүүдүүдээ маш олон тооны арилжаас тэг бовц энэ арилжаанд оруулсан. Тэгээ эндээс лонг арилжаанд маш их лонг арилжаа нэ. Тэрийг смарт money ашиглаад хаанаас орохыг би яаж ийм precise гэдэг нь одоо оновчтой гэж байна шүү заяа. Яг л мэрэгэн буучиг яаж ийм оролтуудыг хийж байгаа юм бэ? Хүмүүсээ энэ надад тайлбарлаад өгөх. За ийм байна. За дараагийнх. Шинэ тэгдэг цаг аль хэдийн маш их мөнгө хийсэн байна. Дөнгөж өдөр эхлээд 52 минутын дотор хавлагдсан. Бум. Окей. За дараагийнх. За энэ маш том firewall-ыг авчихсан. Бид нэр sales side delivery хийсэн. За ер нь бол одоо sales side delivery маань дуусчих. Azure session-ийн логик. Би ер нь бол энд арилжаанд орохгүй л байх байсан. Хэрвээ энэ Azure session биш байсан бол яг тэр бид нар энд бяцхан sales side liquidity алид энд авцсан. Тийм ээ. Ийш арилжаанд орох бол баг зэрэг дэмий санаа байсан. Ер нь бол гэтэ би яагаад арилжаанд орсон бэ гэхэлэр хэдийн нэг авсан ч гэсэн бид нарт энэ Azure session-аас Azure session-ийн маань логик ер нь бол авчаад дэше явах сонирхолтой байдаг. За энэ firewall-ыг апын дээр хаагдвал ер нь бол buy side delivery маань эхэлж ийн гэж харж болох нэ. За эндээс бол энэ бол чухал firewall-ыг яг тэр энэ харлаа маань биеэрээ энэ structure-ыг эвдсэн тийм үү. Тэгээ одоо энэ маань энэ дээр. Гэтэ би эндээс long арилжаанд орохгүй, орж болно. Гэтэ би орохгүй. Яг гэвэл энэ миний стратеги биш юмсээ. Зөвхөн өөрийнхөө стратегийг л арилжах хэрэгтэй. Би өөрийгөө бүх energy firewall-ыг арилждаг стратеги юу лээ? Миний арилжааны стратеги бол бүх energy firewall-ыг арилжах биш. Миний арилжааны стратеги бол би зөвхөн manipulation үлэн. Manipulation-ы дараа би energy firewall-ыг юу гэдэг энэ бид array-г ашиглаад арилжаана. Гэтэ энэ бол manipulation биш ээ. Энэ бол break of structure. За. Break of structure. Одоо эндээс бид market structure shift эрхийг хүлээх ёстой. Ер нь бол market structure shift энд ирнэ. Эндээс одоо энийг эвдэх юм бол бидний market structure shift ирнэ. Яг гэх юм бол low high. Тэ энийг эвдлээ бам дэшээ. Одоо бид нөгөө өсвүүлсэн buy side delivery-г хийх нэ. Тэгэхээр buy side delivery-г бид нар энийг ёроол гэдгийг яг гадралж чадна тийм үү. Гэтэ би энд арилжаанд орохгүй. Яг гэх юм бол за энэ дараа energy firewall-ыг хүрсэн. Эндээс ямар яг шавахыг харцгаая. Яг доош ч явж болно л доо. Гэтэ бүүм харж байна уу? За. Яг хүчтэй reaction авлаа. Тэ. Гэтэ энэ бол миний арилжааны стратеги биш. Даангаан energy firewall-ыг арилжах нь хангалтгүй гэдгийг харж байгаа. Тэр чамд өөр одоо анхаарч явах ёстой зүйлс байх ёстой тийм үү. За дараа нь бид нэр дахиад break of structure sales side delivery дуусаагүй л гэж байгаа юм байна. Тэгээд энэ firewall-ыг бол чухал firewall gap. Тэгвэл энэ firewall gap нь биеэрээ энэ structure-ыг эвдэж гарч ирсэн. Одоохондоо firewall gap дээр нь хангах юм мэдээж energy firewall. За ийшээ доошоо бяцхан liquidation яваад за дээр нь хаагдчихэ. Дээр нь хаагдсны дараа бол эндээс энэ ингээд хүчтэй зүгээрээ орж ирээд эсрүүл аваа явж байна. Тэгэхээр энэ маань албаасаар бол energy firewall болж байна. Би эндээс дахиад л орохгүй яагаад гэх юм бол энэ бол миний арилжааны стратеги биш юм уу. Бактест хийх нь яг нэг гоё юм дээр байхгүй. Чи зүгээр яг тэгээ өөрийнхөө арилжааны стратеги л туршина. Чи энийг ингээ хойноос нь хараалаа энэ дээр ингээ орчих уу. Тэгээ тийм ерс байж болохгүй. Яагаад гэвэл арилжаан дээр тэрийг хэрэглэх учраас. За би эндээс зүгээр арилжаанд орлоо гэж бодъё. Би орохгүй. Тэгээ энд ингээ energy дээр ингээ орчоод зүгээрээ сэтлээд бүр energy-ийнхаа бүр гадаа нь хайж байна. За тэгээ таргаж юу гэдэг энэ buy side гэдэг юм уу? Энэ buy side гэдэг юм уу? За энэ buy side гэж үзье тэ. Энэ buy side гэдэг тийм. Гэтээ market structure shift point маань бол одоо энэ болсон. High low тийм үү. За. Одоо эндээс бол дэш явах юм байна. Миний бодлоор. Гүмэ. Үржил доош юм. Үржил доош явсаар л байна. Энэ нэг ихтэй сайн гэсэн үг. Яагаад гэх юм бол энэ маань өөрөө юм нэг юм хаал тренд лайн болчих жоохоо. Энэ тренд лайн чи юу гэсэн үг вэ гэхээр маш их
маш их liquidity. Smart money бол энийг бол ийш бол довтлно. Эдийн нэг цагт довтлно. Энэ маш их одоо liquidity болчих жоох байхгүй. Магадгүй энэ том 15 минутын energy fair үйл field ч дэшиж явж байгаадаг тий. За энэ ингээд дараагийн маань reversal point breakout structure. Гэхдээ энэ одоо энэ sell side liquidity ч юм уу нэг энэ зүйлтэй амар ойрхон үрдэл. Тэгээ энэ маань ингээ бас нэг өөрөө order block болчихлоо юм л та. Гэтэ би эндээс бол яг manipulation орж ирж магадгүй гэж харж байна. Яа тэгэхээр энэ хитрхийн амар цэвэрхэн байна. Ер нь бол ийм цэвэрхэн юмнаас боломжтой байх хэрэгтэй. Дээшээ эвдэж ингэж орж ирчээд доош ингэх боломжтой. Яа тэгэхээр дээшээ ингэ эвдээ орж ирчих юм маань retail ялж штэ эндээс long one. Тэдний маань юу ашиглаад ингэж боломжтой шүү хүмүүсээ. За би энэ дэр яах вэ? Яг энэ байсаа бол зүгээр толгойдоо ингэ санчи те. Тэ reversal орж ирсэн ч гэсэн market short орж ирсэн ч гэсэн хашаа үргэлжлүүлэх доош явахыг үүсэхгүй. Магадгүй энэ sell side руу явж болно те. Тэрийг бол хэн ч хэлж мэдэхгүй. Тэгээ энэ хитрхи цэвэрхэн. Энэ бол бүр арай л цэвэрхэн байна. Энэ цэвэрхэн юмнуудаас жоохон боломжтой хэрэгтэй. За чухал би дээрээ юу энэ fair үйл юм уу? Энэ үржин fair үйл. Тэгвэл хоёр reaction яг 50% дээр ихтэй. Зүв юугаа сонгох хэрэгтэй. Би дээр. За ивцээ энд бол ингээд market structure shift гэж зүгээр одоохондоо тэмдэглэж байна. Гэхдээ manipulation байх асар өндөр магадaltaй шүү. Яа тэгэхээр энэ trend line-ыг ивдсэн. Одоо эндээс нэг retail арилж очиж эндээс өөртөө long order-ыг цацалж явах гэдэг байж байгаа шүү дээ. Нэг manipulation явж магадгүй шүү. Боломжтой болох хэрэгтэй. За, одоохондоо бол нэг тийм гоё PD дээр харагдах. Энийг ивдэлтэй гоё PD дээр үүсгэх юм бол. За, энэ чинь бас их дайжгүй. Энэ нэг үндсэндээ бас чухал PD-рээ бол энэ energy болж болно л да энэ energy. Яг тэгэхээр энэ лам маань нэгдэхтэй. За ер нь бол ингэ зүг нь оруулахгүй баг. Яг тэгэхээр volume balance нэг зүүч. Үндсэндээ volume balance-аа цуг фариулаг гэдэг цуг оруулчихж байгаа гэсэн. Энэ маань энэ хаяг болохоор энд бол яг тийм дээр нь хаагдчих чадаагүй тийм үү? Дээр нь хаагдчих чадаагүй доош эсрүүл аваа явсан шүү дээ. Тэгсэн чинь энэ фариулыг авсан өөрөө ивдэхтэй дэше биерээ ивцүүлчихс энийг бол сонгож авч болно тийм. Тэгээд энд бол manipulation байх магадлал өндөр гэсэн тийм ингээд доош хүчтэй ороод ирж байна. Ер нь за яг иймэрхүү юм дээр нэг 2-3 фариулыг давхцаад тэрс нэг филтгүйгээр тэгээд хүчтэй шууд ингээд бүр амар хүчтэй яваад гэх юм бол гайгүй байхгүй. Одоо иймэрхүү юм дээр эргэж буцаал яг нь эвдчихэд эргэж буцаад байгаа шүү дээ. Энэ бол бас их manipulation байх магадлал өндөр. Тийм учраас би эндээс бол зүгээр яг ингээд тэгээд энэ лав руугаа 274 гэж болж байгаа байхгүй. Place order гэдэг зөвхөн 0.3% орч. Яг тэгвэл энийг зүгээр manipulation байх магадaltaй гэж үзэж байгаа юм дээр. Тэгээ энэ бол миний setup мөн шүү дээ. Би manipulation үлээсэн sales delivery дуусаагүй гэж болно. Гэтэ би ийшээ явж байгаа гэсэн юм сайн мэдэхгүй байна. Sales delivery дуусаагүй гэж болно. Тэгээ хитрхи цэвэрхэн. Магадгүй энийг ингэж авчаад дахиад бодлоо өчөө тэгээ яг үнцөдлөө орж ирэх боломжтой. Тэгэхээр ийгээ эндээс manipulation гэж үзээд тэгээд энэ fair үйл магадгүй энэ маань fair үйл гэх болох бах та. Энийг ашиглаад нийт $822 төлөө $300 өсдөд альчанд орё. За энэ ингээд өөр fair үйл гэх үзсэн. Тэгээ үгүй бол үгүй. Марч судлгүй. Алдсан бол алдсан. Fair үйл гэх. За энэ маань ингээд хөөрхөн order block болчихлоо тий. Энэ маань ингээд хөөрхөн order block.
Тэгэхээр энэ бол бас их хөөрхөн арилжаа болох шинж байна. Гүм. Заагүй юм шиг байна. За. Доошоо яа. Бам доошоо ингэж явчаад дээш энэ хай идчихэж байгаа тийм үү. За энийг бол маркет shot shift гэж харах хэрэгтэй юм шиг байна. Яа тэгэхээр энэ маань ингээд ерөнхийдөө хоёр том structure ингээд ивтчихэж байгаа байхгүй. Энэ structure бас ивдэв. Тэгээд энэ firewall gap бол чухал firewall gap байх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ firewall gap маань биер хийсэн тийм үү? Шөнө 3 цаг 3 минутын. Бас нэг юм байдаг шүү хүмүүсээ. Цаг болгоны заяа. Цаг болгоны сүүлийн 50 минут. За тухайн цагийн сүүлийн 10 минут мөн эхний 10 минут одоо чухал. Энийг ер нь macro time window гэж нэрлэдэг заяа. Macro time window. Энэ юу гэсэн үг гэхээр энд одоо энэ категорид нь ямар цагууд орох вэ гэхээр мэдээж тухайн арилжааны том цагууд байх хэвээр. Жишээ нь одоо юу ч үгүй. Шөнийн тэг 1 цаг 50 минутаас шөнийн тэг 2 цаг 10 минут хүртэл macro time window. Энийг тэмдэглэхэд илүүтэхгүй. Энд үүссэн PD-ээр бас хүчтэй байдаг. Яг тэгэхээр тухайн цагийн сүүлийн 10 минут болон одоо дараагийн цагийн эхний 10 минутанд одоо энэ 20 минутын time window байгаа шүү дээ. Энэ дотор үүссэн PD-ээр хүчтэй байх магадaltaй. Яг гэх юм бол smart money маань иймэрхүү цагуудын одоо эхний 10 минут, сүүлийн 10 минут эргэл төлөвлөгөө гэдэг том хөдөлгөөн орж ирэх магадлал өндөр байдаг. Энд одоо иймэрхүү цагуудад алгоритм маань order field магадлал өндөр байдаг гэдгийм байлээ. ICT маань. Энэ бол мэдээж тийм амар баталгаатай зүйл биш. Гэтэ ер нь бол чи өөрөө ажиллах юм бол ер нь бол тэр цагуудад үүссэн PD-ээрээ юу хүчтэй байх магадлал өндөр байдаг. За юу ч үдээ 0350-аас 0410 гэх мэтчлэн яваад байна. Гэхдээ энэ хамаагүй цагууд бол байж болохгүй шүү дээ. Одоо оройн 8 цаг 8:10-аас биш ээ 8:50-аас 9:10 ч гэдэг юм уу. Тиймэрхүү бол биш яг бүх цагууд бол биш. Ерөнхийдөө энийг зүгээр мэдгэдэг. Тэгэхээр энэ маань одоо ингэ macro time window болж тэ 2:50-аас 3:10-ын дотор үүссэн firewall gap. Би бол нэг хэсэг яг зөвхөн macro time window дотор үүссэн PD-ээр арилждаг байсан. За энэ firewall gap-с reaction авч байна. Доор нь харагдчихлаа. За нилээд structure дэше хийвдсэн тийм. За би ихтэй эндээс бол одоо ингээд гүрийгээд доошо short арилжаа гэдэг. Бахамж сайш. Ер нь бол энэ market shift гэдэг үлэн зөвшөөрөх хэрэгтэй болсон баха. Тийм үү. За одоо эндээс хэдүүлээ болохоор гоё. Buy-side delivery хийсэн гэж үзээд buy-side delivery хийх. Stop авуулна. За энэ breakout structure та. Тэгэхээр энэ лоо маань чухал байна гэсэн. Энэ лоо. Ингээд сэлсэл. Энийг аваад PD-ээр үүсгэх юм бол дээшээ тоглоно гэдлээ. За энийг доош ивдсэн. Ийш явах юм биш үстэй. Ясаа ууртай ивдэж байна. За авчихсан биерээ ивдсэн. Firewall gap нь үүссэн. Энэ firewall gap дээр хаагдах юм бол арилжаанд орж болж байна. Гэхдээ надаа энэ бол жоохон таалагдахгүй. Тэгтээ яг хөө зүр бас болно л доо. Зүр арилжааныхаа стапыг л даа. Энэ market shift мөн. Бид нэлээд structure хийсэн. 1 2 3 ч structure хийсэн тийм. 3 4 structure хийсэн. Заагүй ч. Гүмэ. Тийм ээ. Энд бол ингээ manipulation л явж байсан. Хараа. Энэ trend line breakout. Trend line-ыг ивдчихвэл эндээс retail арилж long арилж байгаа гэж байгаа тийм. Нэг боовдж байгаа хүмүүс. Харж байгаа.
Би бол яг тэгж бодож байсан. Гэтэ хоёр арилжаанд ороод failed зөвлөр. За одоо энэ бол амар шүү. Like this. Бид нар энэ sell-side delivery хийцэн. Одоо бол жинхэнэ ихтгэл төгс long арилжааныхаа buy side delivery-г хүлээж болох нэ. Энэ тэгэхээр manipulation гэж үзэл. Manipulation. Тэгээд бид нар энэ том file байлаа. Би энэ бол маш чухал file байлаа би. Дээр хаагцаа. Энэ energy file байлаа болж байгаа. Эндээс long арилжаанд ингээ хоруул яах вэ харъя. Энэ бол гэхдээ баг найдвартай явах байх. Гэтэ би орохгүй. Хайдвал энэ арилжааны стратеги биш. Би энэ energy file байлаа би ажиллаж байгаа хэсгийг тест хийгээгүй. Би энд өөрийнхөө арилжааны стратегийг ажиллаж байгаа хэсгийг тест хийж байгаа тийм үү. За энэ л энэ хоёруудаар тийм. Ингээд energy file байлаа. Энэ бол маш гоё. Энэ бол аим шигтэй хөдөлгөөн хүмүүс. Энэ бол жинхэнэ цэвэр manipulation. Жинхэнэ цэвэр liquidity grab energy file байлаа үүсэх хоёр шалтгаан нь хоёулаа биелж чинь тийм үү. Энийг ингээд дээшлүүлээд энэ file байлаа cover гэж. Энэ нь болохоор өөрөө balanced price range болж байгаа шүү. Тэгээд хэрвээ та бичлэгээ үзэх юм бол энийг balanced price range гэж юу болохыг ойлгоно. Гэтэ би энийг бичлэгнийхаа дараа хийх нь одоо өмнө хийх нь тэрийг бол хийж мэдэхгүй байна. Бүр оруулах ч юу явах гэж байна те. Тэгээд оруулчих уу. Гүн. Цагуу юм байна. Харж байгаа бах. Эсрэг хөдөлгөөн. За, гэхдээ одоо энэ бол бидний үндсэн юу биш дээ. Стратеги биш дээ. Үндсэн стратеги л анхаарай тийм үү. За дээшээ breakout structure. Одоо эндээс бол жинхэнэ buy side delivery. Бид нэр sell side delivery хангалттай байсан. Одоо бид нарт юу хэрэгтэй вэ гэвэл buy side delivery. Энэ хаягийг breakout structure болох хэрэгтэй. Болсон. Тэгээд энэ лав тийм. Одоо бид нар buy side delivery хийж байгаа учраас manipulation хүлээнэ гэсэн үг. Хэлнэгтлээ. Энэ бидний авч болох ихний buy side liquidity. Manipulation хүлээнэ. Manipulation үүсч болох цэг нь энэ. Энийний доор зүгээр split ч юм уу. Энийний доор хаагдаад би дэрээ үүсгээд тийм бол nice. Тоош ивдчихээч бро. Ивдэхгүй явах ч юм. За nice. Хүмүүс. Одоо эндээс long арилжааны боломж. Энэ бол миний A+ setup форум хийж шүү. Бид нэр sell-side delivery хийцэн. Тэ энэ бол юу болцсон? Sell-side delivery хийц учраас бид нэр энд long арилжааны setup харах цаг нь болцсон. Бид нарт энд ойрхон авах хэрэгтэй buy-side liquidity юм тэ. Нэг удаа авах гад failдчихлээ тийм үү. Яг л бид бензин хэрэгтэй. Яг л нөгөө уншдаг narrative л уншиж байгаа харж байна хүмүүсээ. Narrative буюу найруулга. Яг л одоо энэ кино найруулга шиг яг найруулгын дагуу явах хэрэгтэй бүх зүйл. Хариулга. Тэгээ бид нар энэ sell-side delivery хийцэн. Энэ бол цэвэр manipulation юм байна. Manipulation. Гэтэ яг энийг авч болно. Энэ balance price руугаач range руугаач явсан болох байх. Тэгээ би бол энийг бол итгэдэг гэж үнэхээр бодохгүй. Үнэхээр. За энэ файруулыг би дээр хаагдах юм бол би арилж байна. Энэ бол бидний manipulation хийх юм уу? За окей. Long position. Тэгээ ягч дээр нь хаагдсангүй. Тэ яг зүгээр. Тэ. Volume balance-тай гэдгээ бодолцож үзээд ингээд энэ рүү 318 ингээд орч 318 энэ бол replace order би 0.7 market order yes. За $700 шүү дээ. $2200 let's see. За албасар дээр нь хаагдсан. Boom. Oh wow. It's okay. Бид нэр энэ sell-side-ийг дахиад авах юм шиг байна. Энд бол нэг buy side форм хийж байна. Энэ бол окей. Бүх зүйл окей. За зүгээр надад тотлаа. Тотлаа шүү дээ. За тотлоо авсангүй. Тэгээд бидний чухал анхаарах ёстой. Би дээрээ бол энэ фариулыг.
fair value gap. Энэ дээр хаагдаагүй. Дээр нь хаагдсан. Гэтэ би энийг дахиж орж болж чинь. Гэтэ энэ үнэхээр хараалт цаарч чинь нэр шүү. Энийг аваагүй жиж. Тэгээ энэ маань бас өөр юм манипуляшн байж болно те. Энэ юм тренд лайн шиг юм ингэ сэтэлцэн доошоо. За хүндээс би дахиад орчих заяа. Тэ. Гэхдээ багаар орно. Сайн ялах зүгчээс 0.3-оор гарна. Тэгээ $520. Тэгээ энийг чинь дахиад энэ амар ойрхон ирсэн. Энийг бас авч магадгүй тийм учраас би ингэ орж байна. За авах юм шиг байна. Маш хэцүү л. Үнэхээр байлаа. За доош авчих юм. Авангуут нь дахиад. За. За одоо эндээс хэлээ. Одоо бол юу ахгүй хаа. Асуудал ахгүй хаа. Энэ balance price range бол ер нь бол би энийг бол бодох хэрэгтэй гэж. Тэрхий өөрчиж болооч нь. Яг тэгэхээр энэ sell liquidity-нүүд биш. Энэ balance price range чинь энд маш олон тооны арилж штэ арилжааны шатаагүй тийм үү энэ натлын fair value capital. Тэгэхээр ер нь бол ханш маань ийшээл явж исэн юм бай. За manipulation дахиад manipulation. Энэ бол жин цэвэр manipulation яг. Тэгээд бидний орох хэвээр зүйл бол энэ fair value gap long энэ high дээрээс энэ дээрээс stop loss маань энд тэгээд target маань мэдээж энд тэгээд place order 0.5 5-аар $1600 за 0.6 гэж орчихсон. 0.6 $600 шүү дээ $1900. Тэгээ ийшээ арайч орж ирэх гэж үзэхгүй байлгүй дээ. За окей. Лимит ордер өгсөн. Ялчанд орсон. Доош явж байна. Тийм. Таарэ. Энэ fair value доор хаагдсан ч гэсэн бариад байгаа юм яагаад юм. Гэхдээ ер нь бол амар тийм муухай. Үнэхээр aggressive price action. Choppy, very choppy. За тийш гээл байх шиг байна шүү дээ. Тэгснэ. Энэ ингэж энэ баха хай ивдэснэ. Энд одоо ингэ баг manipulation, манигаа орон manipulation гэдэг юм яагаад. Энэ тренд лайныг харж байна уу сайн. Энэ тренд лайныг дэш ингэж ивдэж manipulation хийчихэд буцаад энэ лав руу дайрж байгаа юм шиг. Хүлэн 6 цаг 22 минут. Лондонгоор юугаар ишээ дарих гэдэг юм уу? Хэж аяруга. Нью-Йоркоор гүүэл үүдээ. Энэний доор хагдчих чаа надад үнээр таалагдахгүй. Энэний доор энэ инвижн болчихж байгаа нь надад үнээр таалагдахгүй. Тэгснэ энд ордер блок. За энийг зүгээр ингэчээ. Break even хийчихсэн юм. Тэгээ хараа. Надад үнээр таалагдахгүй. За break even болсон. Тэгснэ дэш явах юм шүү дээ. Тийм байж юм. Гэтэ яагаад энд заавал буцаж ирнэ гэж. Ер нь бол энэ fair value gap-аас барьж ин зав. За харж байгаа яг ийшээ ингэж орж ирчихэд энэ fair value gap дээр гоё бариад. Гэтэ надад энэ price action бол үнэхээр таалагдсан. Яагаад тэгэхээр энд ингэж амар гоё дэшээ эвдэлж гарч ирсэн ээ. Энэ fair value gap-ийн яг доош буцаж ирж болно. Гэтэ энэ fair value gap дээрээсээ ингэж reaction авснаа. Энд ийм order block үүсгэснээ. Доош амар том харлаагаар энэ order block-оос сэтэлж гарч ирээд тэгээд эндээ ингээд тренд лайн шиг юм эвдснээ ингээд явж байгаа. Энэ бол үнэхээр манигаал manipulation хийчлээ дээ. Тийм үү? Break off structure. Одоо бол эндээс ойлгомжтой шүү дээ. Энэ buy side-ыг бол нэрээ 100 100.
Сая. Yes. Гэтэ би энэ дэр бол угаасаа юу хийх нь break even хийх нь зөв байсан. Үнэхээр зөв шийдв. Чи эндээс бол яаж хинч хэлж мэдэхгүй энийг бол ийм амар юм хийгээ ороод ирэнгүүт энэ амар order block нь emerging firewall gap доошоо эвдэлж орж ирсэн. Энэ өөрөө firewall gap болж малц те. Ийм амар юмн дэр бол хинч нэр шүү. Эндээс бол зүгээр юу яасан дээр байсан. Юу лээ. Break even хийсэн бол хамгийн зөв шийдвэр. Гэтэл хийдүү хасах 300 хасах 700 хасах 300 $9. За эсвэл ийм хүйдрүүд бол байна хүмүүс. Гол нь зүгээр чи энийг яг энэ юутай энийг яаж төгж вэ? Энэ иймэрхүү ситуац нөхцөл байдлуудтай дийл хийх нь зөв. Энэ дээр бол хамгийн зөв шийдвэр юу хийх вэсэн? Break even хийх вэсэн. Яг тийм би одоо энд ингээл алж нь явсныхан дараа барьцдаг байж их ч амар утгагүй байхгүй. Яг тэгэхээр эсрэг талт чинь ингээд манипуляци хийж байгаа юм шиг те. Энийг ингэж хийгдэж орж ирсэн ээ. Тэгснэ энэ мэндээ хүрээгүй шүү дээ. Энэ balance price range дээр хүрээгүй. Тэ үргэлжлүүлэх энд хүрэх юм шиг явснаа. Энэ ингэж амар хүчтэй орж ирж энэ фар үнэхээр зөв би эндээс үргэлжлүүлж явъя гэвэл энэ firewall gap руу орж ирж болно заяа. Асуудалгүй энэ firewall gap руу орж ирж болно. Гэтэ энэний доор хаагдана гэдэг чинь амар муухай байхгүй. Ягаад тэгэхээр энэ firewall gap-ыг би ягаад чухалчилж авч үзээд байна гэхээр энэ том энэ structure харж байгаа энэ амар олуудаа ингээд дээшээ эсэлж чадахгүйсэн. Энийг ингээд эвдээд нэг market structure shift хийсэн firewall gap байхгүй юм чинь. Энэний доор хаагдсан ч болно ер нь бол заа. Гэхдээ хаагдахтаа заавал ингэж хаагдах шаардлагагүй байхгүй. Энэ бол үнэхээр муухай хөдөлгөөн. Энэ дэр бол break even хийсэн нь үнэхээр зөв. Энэ бол чи яг жинхэнэ маркет дээр ингээд бодит маркет дээр арилж яхад ийм хөдөлгөөн хараад гэх юм бол энэ бол нэг 10 тохиолдлын бараг 7-д нь л доошоо явна. Нэр шүү. 10 тохиолдлын 7-д нь доошоо явна. Зүгээр л яг тэр явахгүй байх 3 тохиолдлын нэг нь л энэ таарч шүүллээ. За зөвхөн гэхдээ те бид нэг зүйлийг бас баттгаж авч байна тийм үү? Бидний арилжааны стратеги ажилласаар л ойлгож байна. Ажилласаар л энэ manipulation хийсэн market structure shift бараа бум дүш харж байна уу? Энийг бол 100% нэр шүү. Арилжааны маань стратеги би яавал upset одоо те fuck гэж толгоогоо барьж сууж байсан болохоор энэ ловыг өвцсөн бол те бүр нэг явсан. Яагаад? Тэгвэл би миний яг апсет хийж болно тийм үү? Ягаад гэвэл миний арилжааны стратеги ажилтгүй юм байна гэдгийг би олж мэдээд. Гэхдээ энд бол ажиллахын хувьд ажилласан. Тэ? Ажиллахын хувьд ажилласан. Зүгээр л чи байж үгүй та. Жоо азгуул. Тэгэл бол. Үнэхээр төгс энэ firewall gap руу хараа. Яаж орж ирсэн хараа. Орж ирлээ. Хөлөг ховрог дүүрлээ. Усанд. Хүүтэй юм байна. Хараад бум. Тэшээ. Энэ байсаад. Ханшиг уншиж чадчихна тийм үү? Тэр л чухал. Арилжаанд нэг ялагдах. Тэгээ break even болох. Би мөнгө алдсан алдаагүй. Би break even хийцэн. Тэрнээс өмнө 2-3 баг зэрэг чанаргүй арилжаа хийсэн. It's okay. Тэ? Эндээс ч гэсэн ингээл энийг manipulation хийж явах тохиолдол зөндөл байдаг шүү дээ. Би энийг энэ рүү заавал дайрна гэж. Тэ? Тэр чинь ерөөсөө л арилж чинь нэгсэн тэр л ихгүй. Чи яг зөв сэтгэл зүгээ зөв бариад зөв арилжааных стратеги дагаад тэг чи баян зөв байж чадахгүй чи баян мөнгө болж чадахгүй зарим тохиолдолд алдна тэ тэр зүгээр чи ажил хийж байгаа ажил хийснийхаа одоо бизнесийн зардал гэсэн үг байхгүй алдагдaltaж байна чи алдагдлыг нэг тийм амар одоо гин буруу ял гэж харахаас илүү бизнесийн зардлыг хараас орчих юм бол бүх юм амарх юм нэр шүү бүх юм амарх тийм үү арилжааны ялагдал бол байх зүйлээ it's okay it's too okay тэ гэтээ эцсийн өдрийн төсөөлөхөд би стил ашигтай байхгүй. Бум. $1600. $1600 би олсон тийм үү. За бараг л $1700. $1600 олсон. Тэгээд $1300 алдсан. Өдрийн төсөөлд би $300 ашигтай. Who cares? Тийм үстэй. Тэр арилжааныхаа стратегийг зүгээр л яг зөв ягштал дагаал. Тэгээд гол бидний энэ бактестийг хийж байгаа цорын шалтгаан бол арилжааны стратеги ажиллаж гин үү чи энэ стратегт
Тэгээ яг жинхэнэ бодит арилжаанд орохдоо итгэж болох нь уу? Ингээ барай сууж захта итгэж болох уу гэдгээл сурах хэрэгтэй. Тэгэл болоо гэсэн. Ямар ч асуудалгүй. Ойлгосон. Тэгэхээр энэ удаагийн бичлэг маань ингээд энд хүрээд өндөрлөж байна. Бичлэгээ дуустал үзсэн баярлаа. Тэгээ та бүхэн заавал бактест хийгээрэй. Би нэг одоо бүр хилээд ханших нь ойлгож байна уу? Бактест хийх бол хамгийн чухал зүйл. Яг л чи ингэснээр өөрийнхөө стратегийг өөрийнхөө итгэж болох стратегийг бий болгож байна, бүрдүүлж байна гэсэн үг хүмүүсээ. Энэ бол хамгийн чухал зүйл. Энэ зүйлийг л сайн хийх нь хамгийн чухал. Чи амжилттай үнхээр энэ зүйлээр хоол олж иддэг болъё гэж байвал заавал бактест хийгээрэй. Бактест хийх бол FX Replay платформыг сонирхоорой. Тэгээд FX Replay платформ дээр миний Uppercut гэдэг арилжааны кодыг оруулаад хөнгөлтийн кодыг оруулаад нийт сарынхаа сар болгоныхоо subscription fee-нээс 15% асуулаарай хүмүүсээ. Баярлалаа. Баяр та. Дараагийн бичлэгээр уулзлаа баяр та.